Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Улсын их хурлын гишүүн Б Жаргалан нарын 40 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх асуудлыг төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хилцлээ. Монгол улсын төрч ёсны түүхэнд чухал ач холбогдлогын ойн баяруудыг улсын баяр наадамтай хамтдаган тэмдэглэх зохицуултыг үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгаснаар үндэсний их баяр наадам нь Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний ив нэгдэл, төрч ёс, түүхэн уламжлалыг бүрэн илэрхийлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж бэхжүүлэх, ив нэгдлийг хангах боломж бүрдэх чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзсэн байна. Хуулийн төсөлд батлагдсанаар төсөвт нэмэлт зардал үүсэхгүй бөгөөд хуулийн төслийг Ди парламент цэгийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хилцэх үед улсын их хурлын гишүүдээс асуулт санал гараагүй болно. Байнгын орооны хуулийн төслийг хилцэх эсэх талаар санал хураалт явуулахад үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 66.7% саналаар үзэл баримтлалын хүрээнд хилцэх асуудлыг дэмжиж чуулганы нэгдсэн хурлаанд хилцүүлэх зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцэх талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.